хүмүүс энергийг шалгахад нийтлэг асуудаг асуулт гэж байдیں۔ Энэ нь бол би яаж амжилттай ажиллах уу, яаж баян чинэлэг болох уу, яаж одоо ажлаа сайхан явуулах уу, амьдралаа гоё авч явах уу гэж асуугаад байдаг байхгүй. Энэ бол ерөөсөө зөрөгтэй холбоотой. Та ямар нэгэн зүйлээс айж ивэл та юу ч хийж чадахгүй. Та айцсаа даван тулж ижил энэ бүх асуултын хариултын энэ бүх зүйлүүдийн үр дүн гүцэн гэсэн үг. Тэгээд ингээд хүмүүс бүгд айцтай байдаг. Хөгшин залуу, баян чинэл, мөнгөтэй мөнгөгүй, алдар хүндтэй хүндгүйгээд бүхэл хүмүүс маш их айцтай байдаг. Тэгээд айхгүй байгаа хүмүүсээ бүр айлгаад байдаг. Чи өвдөл яа, нөхүүл яа, дампууруул яа, ингүүл яа, тэгүүл яа. Тэгэхээр чи нөгөө бүх хүмүүс юм айцтай болчоор нэг нэгэндээ айцыг үржүүлээд байдаг байхгүй. Айсан хүн чи нөгөө хүндээ ай зөвлөгөө өгнө. Тэр чамд хайргүй бол яа, салаа явуул яа, орхин явуул яа, тэр чин дампууруул яа. Ерөөсөө би бидээ өгж байгаа зөвлөгөөний 190% л дандаа айцтай зөвлөгөө. Айц аз хоёр хизээч найзууд биш. Хэрвээ айж байвал хизээч амжилтанд хүрэхгүй. Та айцсаа даван гарч иж өөртөө амжилтын үр дүнг дуудаж чаддаг байхгүй. Тэгэхээр та айгаад байвал та асуудлыг л дуудаж чаддаг гэсэн. Асуудал бэрхшээлийг та айцаасаа болоод дуудаад байдаг. Тийм учраас та найзуудтайгаа ажилд сурах хэрэгтэй. За надад айц төргүүд би яаж ажилтдаг вэ гэхээр би залбирч мөрөгдөг, байгаль дэлхийгээ хүндэтгдэг, би тарин уншдаг, би эцэг эхийнхаа удам өдөр өөрийнхөө үг дээдсүүдэд хүндэтгэл үзүүлдэг, эдээ бодоо өргөдөг. За би сайн сайхан зүйл хийдэг, бусдад тусалдаг, өөрийгөө урамшуулдаг, өөрийгөө магтдаг, өөртөө үйлчлэл үзүүлдэг, өөрийгөө хайрладаг. Энэ бүх үйлдэлүүд маань намайг айцаа даван туулах, айцынхаа ард гарах тэр хүч чадал, тэр амьдралын энерги урсгалыг надад өгдөг байхгүй. Тэгэд хүмүүс ингээд би биесээ зөвлөгөө авахаараа нэг айцтай хүмүүсээс зөвлөгөө аваад идэв. Би бүр энэ дээр бүр үнэхээр сануулж хэлье. Та ямар нэгэн амжилтанд хүрээгүй, алхам хийгээгүй хүнээс хизээж битгий зөвлөгөө авчи. Тэр хүмүүс чинь айцтай өөрийнхөө комфорт зоноос гарч үзээгүй учраас танд битгий болохгүй дампуур нь сүрнэ л гэж хэлдэг. Тэгэхээр та хэрвээ хинээс зөвлөгөө авъя гэж бодож ивэл ямар нэг алхам хийцэн, ямар нэг өөртөө үзүүлсэн, өөрийнхөө айцтай ажиллаж сурч хүмүүсээс зөвлөгөө авал тэдгээр хүмүүс чинь танд ирээдүйн юм хэлнэ шүү дээ. Чадна ингэдэг гэд. Тав тухтай бүсээсээ гарч чадаагүй хүмүүс л өөрөө ч мэдгүй хүн юм айцтай зөвлөгөө өгöd өгдөг. Тэгэхээр та ажиглаад үз. Та өөрөө бусдад айцтай зөвлөгөө өгч гинүү? Та өөртөө айцтай зөвлөгөө өгч гинүү? Та өөрийнхөө тав тухтай бүсээс гарч чадахгүй байна уу гэдэг энэ гурван асуултыг өөрөөсөө асуугаад үз. Хэрвээ тийм бол та айцтай юм гэсэн үг. Хэрвээ айцтай бол таны доод хүрд буюу өөрөө өөртөө итгэлийн хүрдчин гимтсэн энэ хүрдэнд чинь асуудал байгаа юм байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөртөө итгэлийн хүрдээ олж авахын тулд өөрийгөө сорин, ялан, дээлэн, алдаж үзнэ, онж үзнэ. Тэр айцыг чинь сорж үзчихэж л тэр айцыг давж гарна шүү дээ. Тэгэхгүй айгаа суудах юм бол хизээч тэрийг ялж дийлхийн, хизээч ялж дийлж чадахгүй гэдгийг мэдчих чадахгүй шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө энэ нийгэмд зоригтой байгаа хүмүүс л нэг алхам алхацсан байд юм аа. Тэгэхээр та ч гэсэн зоригтой байгаад үзтээ та өөрөө ямар сонголтоос битгий татгалз буруу зөв гэж битгий шүүлдэ. Буруу чийсэн нэг замд хүргэн, зөв чийсэн нэг замд хүргэн. Хэрвээ зөв сэтгэлээр, сайхан сэтгэлээр хийсэн бол тэр чинь яаж хийж байгаа л зөв зүйл рүү чиглүүлнэ. Тэгэхээр хамгийн эхлээд бид нар өөртөө итгэл, айц гэдэг зүйлтэйгээ одоо тэмцэлдэд сурах, тэр зүйлтэйгээ ажилд сурах юм байлээ л дээ. Өөрөө өөрийгөө эдгэхээс айд хүртэл хүмүүс байдаг байхгүй ингээд эдгэхийн тулд бясалгал хийхээс, үйлдэл хийхээс, ямар нэг алхам хийхээс айгаад байдаг. Бид хичээл яана үрдө авахгүй бол яана айгаад байдаг. Гэхдээ та үрдө авахгүйгаа мэдхийн тулд үйлдэл хийж л мэдэн штэ тий. Тийм учраас хичээгээд үзээрэй. Та хэрэг айцтай байвал хичээгээд үз, зоригтой бай. Өөрийнхөө дотоод хүчинд итэг, өөрийнхөө өнөөдрийг хүртэл юу хийжсэнд итэг, өөрийгөө ухаж гаргаж ир. За мөн нэмэлт зүйлүүд хэрэгтэй бол энерги өсөг, залбирч мөрөв, талархаж сур. Бурхан гэдэг зүйлийг дууд гэж байгаа юм бишээ би. Өөрт байгаа итгэлийн хүчээс сэрээхийн тулд бид нар энэ тэнгэрлэг энерги буюу дэлхийн ертөнцөө хүндэтгэх ёстой. Амьдарч байгаа бодгоолоо хүндэтгэж хайрлах ёстой гэдэг байхгүй юу? За ингээ эцэг хийгээ хүндэлж байгаа, өөрийгөө хүндэлж байгаа, дэлхийн ертөнцөө хүндэлж байгаа хүмүүст бол бүх гоё боломжийн хаалгад үүд хаалгаа нээдэг. Таныг ч гэсэн дэлхийн ертөнц хүндэлж эхэлнэ, таныг ч гэсэн эцэг хийтэй энерги хүндэлж эхэлнэ, таныг ч гэсэн дээд удам судрууд харж эхэлдэг. Ингээ та нартай амжилт хүсье.